Жил бүрийн 5 дугаар сарын 2 дахь 7 хоногийн Бямба гарагт бүх нийтийн мод тарих өдөр тохиодог. Энэ жилийн мод тарих өдөр энэ сарын 15-нд тохиож байгаа юм. Мод тарих өдөрлөг гэр бүл залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд болно. Ингэхдээ нэг ширхэг тарьж суулгах зэн үн 2500-аас 45,000 төгрөгийн үнэтэй байх юм. Мөн иргэд газар дээрээс нь тарьж суулгах заа худалдан авах боломжтой байна. Энэ 14-ний өдөр гэр бүл залуучуудын цэцэрлэгт хүрээлэний нээлттэй арга хэмжээ болно. За энэ дээр нийтдээ 8 төрлийн 2500 ширхэг мод таригдана. За тухайн байршил дээр тарих модны төрөл тоо хэмжээний дагуу тухайн байршил дээр модыг сум дундын банк хариуцаад модны үзэсгэлэн худалдах тухайн газар дээр нь гаргачихна. За иргэд аж ахуй нэгж гэр бүл, найз нөхөд, за фэйсбүүкийн групп, анги хамт олон бүх сонирхсан иргэд аж ахуй нэгж гэр бүлүүд маань энэ өдөр ирж гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэнд модоо тарих боломжтой. Иргэдийн зүгээс хөдөлмөр хамгааллын хэрэгсэл, биелэлтэй эрхлэл хангалттай. За бидний зүгээс багаж хэрэгсэл, хурц, усалгааны машин, за тарих мод зэргийг тухайн газарнууд бэлтжин мөнгөөрөө худалдаж аваад энэ гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэнд тарих боломжтой. Усалгаа арчилгааны ажлыг бол цаашид манай байгууллага хариуцаа явах. Ийм ажиллагаа байна. Тэгээд Эрдэнэ дотын иргэдтэй хамт чиглэхэд шинээр байгуулагдж байгаа гэр бүл залуучуудын цэцэрлэгт хүрээлэнд ирж гэр бүлийнхээ гишүүдийнхээ хамт эрүүл аюулгүй орчин, ногоон орчин бүрдүүлэхэд итвэх санаачлагтай байхыг хүсэж байна. Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлагаар хэрэгжиж байгаа тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд Орхон аймаг 2030 он гэхэд 20 сая мод тарихаар ногоон эрдэнэт хөтөлбөрийг аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаар батлуулсан. Тэгвэл манай аймаг 2030 он гэхэд 20 сая ширхэг мод тарих зорилттой хүрвэл ойн сангийн талбайг 7.7%-аар нэмэгдүүлэх боломжтой байна. Энэ хаврын бүх нийтээр мод тарих ажлыг аймгийн засаг даргын А284-р захирамжаар бол гаргуулад хавсралтаар нь бол 3 ногоон эрдэнэт хөтөлбөрийнхаа 3 зорилтын хүрээнд 49 арга хэмжээр бол төлөвлөлөд хэрэгжүүлээ явж байна. За үүнээс бол тоймчилж хэлэх юм бол за Баян өндөр сум энэ томгийн газар гэр хорооллын айл өрхөд болон багуудын орон сууцны багуудын айл өрхөд багуудын ажлын албатай хамтран өрх бүр 5 ширхэг мод гэдэг аяныг өгнөлж 45,000 ширхэг мод тарихаар за боловсрол соёл урлагийн газар шинжлэх ухааны газар сургууль цэцэрлэгүүдийн оролцоотой 2021 оны боловсролын салбарын 100 жилийн хүрээнд тарихаар төлөвлөсөн модныхаа 50,000 ширхэг модыг тарихаар за мөн төрийн төсвийн болон орон нутгийн хөрөнгөөр тендерийн тухай хуулийн дагуу худалдаа авалтаар гэрээгээр гүйцэтгүүлэх ажлууд зэрэг нийт 179,000 ширхэг мод тарих ажлыг энэ хавар бол төлөвлөж байна. Ногоон эрдэнэт хөтөлбөрийн хүрээнд Баян өндөр сумын зүгээс бол тухайн ажил дээр бол гэр хорооллын 17,000 өрх болон байшин хорооллын 11,000 өрхөө 45,000 модыг тарих уриалгыг гаргаа явж байгаа. Үүний хүрээнд бол өрх бүр 5 мод гэсэн уриалгыг хэрэгжүүлж байгаа. Ер нь одоо Монгол улсын ерөнхийлөгчийн санаачлаад явж байгаа энэ ажил бол дэлхийн нийтээр одоо уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн дулаарл, бусад одоо олон хүчин зүйлүүд нөлөөлж байгаа. Ер нь дэлхийн бол тэр чигтээ ерөнхийдөө цөлжилтийн байдалд орж хүн амьтан амьдрах нөхцөл бол бүрдэхгүй болох тал руу болж байгаа. Тийм болохоор энэ сайхан санаачлагыг Баян өндөр сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын мөн бас ажлын алба ингээд хамтраад нэлээд сайн дэмжиж ажлуудыг зохион байгуулж байгаа. Тэгээд цаашид иргэд аж ахуй нэгж байгууллага, мөн найз нөхөд гээд хүн бүр одоо байгаль дэлхийдээ хөрөнгө оруулалт хийж мод тарих уриалгыг мөн бас уриалж байна. Энэ жилийн мод тарих өдрөөр тус цэцэрлэгт хүрээлэнд гэр бүл, анги хамт олон найз нөхдөөрөө нийлэн мод тарих бол ирэх Ням гарагт төрийн байгууллагууд сархиа ууланд мод тарих юм. Тус өдөр 8 төрлийн 2500 ширхэг мод тарина гэсэн урьдчилсан төлөвлөгөө байгаа юм. Мод тарих ажил маань болохоор гэр бүлийн цэцэрлэгт хүрээлэнд хагассан өдөр 14 байгаа. 14-ний өдөр за Орхон аймгийн маань өрх гэр бүлүүд одоо за группүүд за бусад
одоо төрийн байгууллагаас бус байгууллагууд очиж мод тарих нэ. За энд болохоор одоо манай байгууллагын зүгээс болохоор усны машин, ус сул бэлэн байна. За тэнд хувин бэлэн байна. За багаж бэлэн байна. Одоо нөх ухах, одоо хурц, лом жотуу гэх мэтчлэн одоо энэгээр манай хангаж ажилланаа. Тэнд болохоор одоо манай байгууллагын ажилтнууд мод тарих газрын тэмдэглэгээ хийгээд хаана нь ямар мод тарих вэ гэдгийг бол заагаад ингээд зохион одоо арга зүйн зөвлөгөө өгөөд ингээд зохион байгуулж ажиллаж байна. За бүтэн сая өдөр болохоор ням гарагт болохоор төрийн байгууллагуудын мод тарих одоо үйл ажиллагаа Эрдэнэт Сархиа ууланд тийм ээ? Сархиа ууландаа болно. Бас манайх тэн дээр одоо хамтарч ажиллаж байгаа. Одоо услага болон бусад зүйлсээр ингээд туслаад ингээд явнаа. Тэрбум мод үндэсний хөдөлгөөний хүрээнд өнөөдрөөс эхлэн 15-ны хүртэл амрын талбайд тарьц суулгацын үдсэглэн худалдаа гарч байна. Одоогийн байдлаар 12 төрлийн тарьц суулгацтай 8 иргэн аж ахуй нэгж байгууллага өөрийн тарьц суулгацыг олон нийтэд сурталчилж байгаа юм. Мөн мод тарьсан иргэдийг төрийн зүгээс бодлогоор дэмжиж ажиллахыг албаны их сурвалж онцоллоо.